Ходоод дурандуулсан сөөргөөтэй байна гэсэн өдөр нь зүгээр мөртлөө шөндөө их завууртай бас ам гашуураад байна. Яах вэ? За тэгэхээр ер нь бол сөөргөө бол маш олон төрөл байгаа. За сөөргөөг ер нь бол хүмүүс юу гэж ойлгох вэ гэхээр таны хоол, тэгээ эзэн хоолчин хотод руугаа одоо улаан улаагаар дамжаад хотод руу ороод тэгээ тэнд бол хэсэг ингээд нэг цаг 2 3 цаг болж байгаа. Тэр хооронд бол таны хотод тодорхой юм гөрүүлзэх булчингийн хөдөлгөөнөөр хоолоо нухшилдаг. А дээр нь тодорхой юм шүүрлүүд ялгаруулдаг. Тэгэхээр тэр шүүрлүүдийн тусламжтайгаар хоол чинь жижиглэгдэг. Тэгэхээр энэ процесс нь яаж явагдав гэхээр ер нь бол эдсэн хоолч ингээд дээрээсээ доошоо ингээд ходоодноосоо дараагийн шат амжилга болох 12 хураг гэц рүүгээ ороод тэгээ дараа нь гиз нарийн бүдүүн гэц шулуун гэц гэсээр аваад ингээд өтгөн болоод гадагшилж байгаа штэ. Ер нь бол ингээд дээрээсээ доош бол явдаг. Эзэн хоол маань дээрээсээ доошлоор агаад ингээд гадагшлах ёстой байтал эсрэг тал руугаа яваад өөрөөр хэлбэл гизнээсээ хотод руугаа орж ирж байгаа. За мөн зарим тохиолдолд болохоор хотоодноосоо дээшээ улаан хоолой руугаа орж ирээд за зарим хүний хувьд бол бүр дээшээ ингээд энэ хоолой руугаа эзэн хоол хүнсний агуулгах тухын тийм ээ ялгаруулаад тэр хоолой боловсруулах гад ялгаруулсан байгаа тэр олон янзын хүчтэй тийм бодисууд байгаа шүү дээ одоодны хүчлээс ахуулаад тэгэхээр тэр нь ингээд бүр дээшээ орж ирж байгаа. Тэгэхээр энэ зовир хилээд байгаа хүмүүс маань яаж юм тэгэхээр ерөөсөө сөөргөөтэй болоод байна гэсэн. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор өдөр нь өвдөж мэдрэгдэхгүй байна гэдэг чинь өдөр бол яаж юм тэгэхээр хүн нэг бол сууж байгаа нэг бол зогсож байгаа. Тэгэхээр биеийн байдлын босоод инхлэхтэй байна гэсэн үг тийм. Тэгэхээр ямар нэг юм чи юмныхаа ингээд доор нь ерөөхдөө ингээд цуглардаг штэ. Тэгэхээр өдөр бол таны энэ юу руу чин цээж рүү чин цээжэрийн голоор орж ирж байгаа гэдэг чин цээжний голд бол юу байгаа гэхээр бидний улаан хоолой байгаа байхгүй. Тэгэхээр улаан хоолоор бол ингээд таны идэж уусан юм чи өдөр нь бол орж ирдэггүй юм байна. Гэтэл шүн орж ирээд байна гэдэг чин та шүн хөвтчихэж байгаа. Тэгэхээр хүн шүн хөвтгээр биеийн байрлал хөвтөд инхлэхт орчин. Тэгээд ирэхээр нөгөө ходоод улаан хоолой хоёр чин одоо жишээ нь энэ таны улаан хоолой гэд үзчихье. Энэ таны ходоод гэд үзчихье. Өдөр бол ийм байх нь шүү дээ, тий. Тэгэхээр энэ ходоодонд байгаа зүйл чинь ингээ улаан хоолойроо орж ирээд энэ цээжний тэр голоор өвтөхгүй байжснаа хөвтөд ирэхээр, шүн хөвтөд ирэхээр яах вэ? Энэ хоёр чинь нэг юм төвшөнд орчиж байгаа шүү дээ. Тэгэхээр энд байгаа ходоодонд байгаа зүйл чинь улаан хоолойроо ингээ урсаад ороод ирчихээрээ улаан хоолойндоо тэндээ тэгээд нэг одоо маш удаан байдаг. Тэгэхээр өдрийн одоо сөөргөө болохоор одоо ходоодноос дээшээгээ улаан хоолойроо орж ирнэ. Гэхдээ орж ирээл гараад байдаг бол шөнийх нь бол орж ирснээрээ байгаа л байна. Та хэдэн цаг унтахын тэр туршид чинь одоо таны идэж уусан хоол хүнс чинь ингээд эндээ байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ улаан хоолой чинь тэр ходоод хоол боловсруулдаг тэр шүүрлэлүүдтэй холилдсон тэр агуулгатхан ингээд энэ дотор байгаад тахаар яах вэ гэхээр улаан хоолойг чинь гэмтэн гэсэн үг. Ингээ гэмтээгээд ирэхээр танд ямар мэдрэмж төрөх вэ гэхээр одоо энд илрээд байгаа цээжний голоор тэгээд гашуун оргин гэдэг чинь сөөргөө яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дундталт нь уг нь юу байдгүй гэхээр одоо энэ ходоод улаан хоолой хоёрын дундталт уг нэг юм булчингууд байгаа, цагрэг булчингууд байгаа. Ходоодны амсрын булчин гэж байгаа, улаан хоолойн төгсгөлд нэг юм цагрэг булчин байгаа. Энэ хоёр чинь уг нь сайн хаагдаад энд ингээд ходоодноос хэдий хөвцөн ч гэсэндээ тий. Ишээгээ ингээд улаан хоолой руу чи ямар нэг юм орж ирэхээргүйгээр уг нь ингээд хаагаад одоо барьж явах хэрэгтэй байтал таних болохоор энэ хунигч клапан энэ хунигч булчин чинь алдраад муудсан байна штэ. Тэгэхээр одоо нөгөө цантехникээр хэрвээ эрзээ муудчих юм бол бид нэр сольдог. Гэтэл хүн дээр тэгж болохгүй штэ. Тэр чинь тэр булчингаа сольж чадахгүй учраас энэ булчингийн ажиллагааг л сэргээх хэрэгтэй. Тэгэхээр эн чинь өөрөө нэг юм чөтгөрийн тойрог гэдэг юмд орчиж байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлбэл таны улаан хоолой энэ хунигч булчин чинь сөөргөнөөс болж их гэмтэн. Одоо ходоодны хүчил янз бүрийн цэсний хүчил орж ирээд энэ дундалт нь байдаг тэр хавхлагыг чинь аваачаад гэмтээгээд өрөвсчин. Энэ өрөвсчгөөрөө өөрөө дараа нь нөгөө барих чадвар нь бүр муудчихж байгаа. Тэгээд барих чадвар нь муудчихаар сөөргөө чинь бүр улам нэмэгдчихэж байгаа. Тэгэхээр эн чинь ингээд бие биенийг нэмэгдүүлээд явчих чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шөнийн сөөргөө гэж хэлээд байгаа нэг чинь шөнийн сөөргөө. Тэгэхээр агийн маань яах ёстой вэ гэх хэрэг шүү дээ. Та энэ хунигч булчингаа буцаж гэмтсэн байвал засах хэрэгтэй. Энийг буцаж өрөвсөл байвал өрслийн дарах хэрэгтэй. Арга хэмжээнүүд авах хэрэгтэй гэсэн. Нэгт гэхдээ энд бол хугацаа орно. Гэхдээ та ингээд зовирлаад байхгүй бол яах ёстой вэ гэхээр шөндөө биеийнхээ байрлалыг ерөнхийдөө налуулж өгөх ёстой. Налуу болж ирнэ. За энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр энэ ходоодонд байгаа шүүрэл тийм ээ шингэн зүйл чинь ингээд улаан хоолой руугаа орж ирэхээргүйгээр хэрвээ налуулаад за энэ налуу нь бол одоо жишээ нэг юм 10 градус 15 градус ийм байдлаар хэрвээ та бие бүхэлдэн ингээд налуу болгож чадах юм бол улаан хоолойнд руу гэж орж ирэх нь багасна. Орж ирлээ ч гэсэн энэ шингэн юм чийш орж ирсэн ч гэсэндээ буцаал урсаад доошоогоо ингээд хотод руугаа орно гэсэн үг шүү. Тэгэхээр бид нар ийм одоо дэлхийн татах хүчийн тусламжтайгаар шөнийн энэ сөөргөг бол багасгадаг. Тэгэхээр та ерөнхийдөө өөрөө орныхоо гудсныхаа энэ байдлыг бол юм жигд юм налуу
нэг 15 хэмийн налуутай ингэж болгож өгөх хэрэгтэй. Ингээд өгчих юм бол орж ирж байгаа зүйл чинь буцаад гарч явах юм боломжтой болно. Тэгэхээр хамгийн ихэнд авах арга хэмжээ чинь бол энэ. За тэгэхээр та өөрөө ингээд энийгээ засаж чадахгүй гэх юм бол манад хандаж болно. Манай дээр яг ийм сөөргөтэй хүмүүс зориултын гудас байдгийг. Налуу юм. 1 метрийн урттай ийм налуу байгаа. Тэн дээр хөвдчихэд бол таны одоо хотоодонд байгаа агуулгын чинь дээшээ орж ирэхэргүйгээр ийм болж өгдөг.